Эрдэнтээр одоо бахархал байх уу? Спорт бол нөгөө төсвөр хатуужил чухал шүү дээ. Багш гэдэг нэг өөр, дасгалжуулагч хүн гэж бас нэг өөр шүү дээ. Шамнараач хөгжүүлсэн, өөрөө ч давхар хөгжсөн. За олимпиад бол илүү их хөдөлмөрсөн ордог гэж бодож байна би бодвол. Мэдээж хүн болгоны хүсэл мөрөөдөл, тамирчин болгоны хүсэл мөрөөдөл олимпиад орохыг хүсдэг шүү дээ. Дэлхий төв твээс шигшигдсэн 16 тамирч орно. Тэгээд цаг нэг минут хүрэхгүй хугацаа байсан. Монгол их орондоо олимпийн ирэх авч ирсэн байхгүй. Анх Орхон Баян өндөргөөд барилдаад тэгээд одоо ингээд цол аваад тий ингээ явсан нь бол одоо манай Өлзий сайхны Батсуул гэж. Тэгээд ер нь бол амьдрал бол тэмцэл юм аа гэдгийг л бол өөрийн биеэрээ одоо ингээ хүүхэд ахугаас ахуулаад харуулсан гэж бодчих юм миний хувьд. Тэгээд удахгүй Шамнарамаас маань төрийн бас наадамд бас төрүүлэх болов бас бодож чинь мөрөөдөж чинь хүсэж чинь Эрдэнэ дотоосоо Монгол улсаасаа чөлөө төгөөсөө бас олимпийн ирэх ахуулахын төлөө ажиллаж байна. Түмний нэг зураг контент. За намайг Батсайхан Эдэр сайхан гэдэг. 1982 онд Булган аймгийн Булган суманд төрсөн. Намайг 2 настай байгаад манай гэр бүл Эрдэнэ дотод анх 1984 онд шилжиж ирсэн. Тэгээд Эрдэнэ дотын 3 дугаар сургуулийг 1990 онд элсэн орж 99 онд төгссөн. За 2001 онд авраг дээд сургуульд чөлөө төхийн багш дасгалжуулагчийн ангид элсэн орж 2005 онд чөлөө төхийн багш дасгалжуулагчийн ангийг дүүргэсэн. Чөлөө төхийн олон улсын гин мастер суралтай хүн байна. За одоо эрхэлж байгаа ажил маань Ирээдүйн од ерөнхий боловсролын сургуулийн чөлөө төхийн багшийг 2009 оноос одоо хүртэл эрхэлж байна. Бага нас маань Эрдэнэ дотод одоогоор бол Аршаантын 26-гийн 5, хуучнаар Шандын 21-гийн 5-д тэр хашаан дотор тэр гудамд одоо эцсийн буудал гэж ярьдаг манай Эрдэнэтийнхэн тий. Манай гудамнаас цаашаага тийм гэр хороол байхгүй. Хамгийн захын тийм гудам байсан. Тэгээд тэр хавьд одоо тэр гудамныхаа найзуудтай тэр хавийнхаа хорооллынхоо эцсийнхаа найзуудтайгаа тоглож наадаж өссөн дөө. Миний өссөн байшаа хашаанд бол манай нагц их байдаг. Тэр гудамд маань бас маань одоо ер нь их түүхтэй гудам гэх юм уу одоо. Тэнд чи одоо манай арын гудамаас одоо Монгол улсын гавьяат тамирчин Наран Тунгаах тэнд байсан. За урагшаага болоод ирэхээр манай одоо хүмүүс танд Эрдэнэтийн 3 бүдийн хамтлагийн ахлагч манай Учралт баяр. За тэгэл аймгийн ачи Инквол тэгээ Саамжуудагийн бас сайн барилдаг. Инкволдын тэгэл манай үеийнхэн байсан. Очихоор их сайхан сэтгэл дулаахан одоо сайхан энерги авдаг штэ. Манай ээж яг доотлын эмэгтэйд үгэх. Доотлын эмэгтэйд үгэх. Тэгээд одоо тэндээ очихоор нэг сайхан энерги аваад, сайхан гоё мэдрэмж аваад, багын насны дурсамжууд бас сэтрэн. Тэнд чи одоо би яг зун нь бол яг найзуудтайгаа саксны шийд зоогоол. Дээр үе чинь биднээс хүүхэд багч нэг модоор самбар хийж байгаа л тий. Тэгээ нэг шон олж байгаа л тэгэл шийдээ зоогоол найзуудтайгаа бөглөө тоглоол, мөнгө тоглоол. Өвөл нь болохоор нөгөө эсгийн гутлан дээр өвсний пресний утсаар нөгөө янцсан утсаар хүлж байгаа л канкигаар уулгаал коке тоглоол. Тэнд л тэгж өслөө дөө. Одоо ерөнхийдөө бүхэд их дуртай байсан. Манай аав өөрөө хөндийн эрхлэлтийн олон улсын гэр мастер Батсайхан гэж юм байдаг. Тэгээд аав маань болохоор ерөнхийдөө намайг хөндийн эрхлэлтээр хичээлүүлэх гээд. Би болохоор бүхий спортоор 12 3 настанасаа одоо огийн хуучнаар бол Монгол говь гэдэг тэмцээн байсан. Тэр тэмцээнийг үзэл одоо энэ цогт хоёр ах гавьяат Бүрбаатар гавьяат эднүүсийн барилдааны харчаа тэгээ чөлөө төхөд их дурлсан. 1996 онд манай одоо хүргэн ах тэр ах маань өөрийнхөө хүүтэй намайг очиж нацгдорж өгч тэр бүртгүүлээд тэгээ анх бүхөр хичээлжсэн. Тэгээ тэрнээс өмнө ер нь найзуудтайгаа ноцолддог. Тэгээ манайхс нэг бас нэг сайлын 2 3 үнэтэй тэгээд тугал үхрэндээ явна. Манай ММ Булган аймаг богц сонир. Тэгээ нэг
7-8 наснаас сургуульд ороод тэгэл намайг аав хөдөө явуулчихдаг байсан. Хан жаргалантын баригад гэх юм одоо хан жаргалант галууд бөөрүүлж үтдэг газар. Бас тэнд хонь хариулаад, морь унаад, цагаан идээд. Тэгээ манай Намжилсүрэн гэдэг нэг ихч байсан. Одоо манай эмээгийн нөхрийнх нь одоо бэрн гэх юм одоо. Тэр ихч дээрээ зам болон гардаг байсан. Тэгээд Нямсраа ах одоо буухтайхан мэдэндээ депутат Нямсрэн гэдэг Нямсраа ахынд бас их очино. Тэгээд ер нь малд их ойрхон байсан. Хөдөө өссөнийх бас бүхэд сонирхолтой, бас гар хөл чангараад ганц нэг хурдмаар унсан. Биер жижигхэн байсан. Бөхөр анх хичээлгээд бол их жижигвтер биетэй жижиг жингээл хөх байсан. Дэлгүүр начингаас улсын солтой бүх гарсангүй дээ. Тэрний өмнө Лундаа начин Бөхөчөр арслан тий хурандаа Бөхөчөр арслан. Тэгэл одоо аймгийн арслан дэлгүүр начингаас хойш төрөөгөл явна. Гэхдээ тэр сайхан ангаагаас бөхчүүд гарах байхаа. Ер нь манайх чинь санааны спортоор их сайн ш та манай бухтынхаа. Тий өвлийн спорт сан. Тий тэгээ цааны спортынхаа их сайн байна. Сүүлийн үед нэг боксын спорт бас хөгжөөд багш байна. Нутгаас маань сайхан бөхчүүд гарах байхаа. Тэгээ аймгийн начингаас хоёр багш байна. Анхнаасаа их юм харж сурж ирсэн. Тэгээд ерөнхийдөө гэхдээ чөлөө төхтэй их дуртай байсан. Чөлөө төхөөр олимп дэлхийгээс медаль авах гэсэн тийм хүсэл мөрөөдөлтөө их том мөрөөдөлттэй байсан. Багш маань одоо Баянгар аймгийн хүн шүү дээ. Их хожуу чөлөө төхөөр их хожуу хичээлсэн. 20 нас хүрээ цэрэгт яваад цэрэг төсний дараагаар алдарт аваад тэгээд хичээлжсэн. Тэгээд хожуу хичээлсэн мөртлөө маш хурдтай тэр том мундаг алтан үеийн бас төлөөлөл болж бас алтан үеийн араас гарч ирж дэлхийн аваргаас мөнгө хүрээ медаль авсан. Дэлхийн оюутны университет наадмын Монголын хамгийн анхны авраг болсон. Яг тэр амжилтаараа Монгол улсын гавьяа тамирчин болж ирсэн багш маань онцлогтой. Тэгээд өөрөө бөхөө ер нь их орхиог үлээ. Сүүлд анхны одоо манай Ахмадын дэлхийн аварга буюу маструудын дэлхийн аварга гэж ярьдаг. Тэрний анхны одоо дэлхийн аваргад нь явж хошоо аварга болоод мөнгөн медаль авч ирсэн. Тэгээ 1900 миний бодож байгаа 94 онд ирсэн баха. Багш Эрдэнэт хотод хангаар спорт төлөвлөлт урилгаар ирж ирсэн. Манай багш бол ерөнхийдөө бол таанаас бол ер нь бол хүсэл мөрөөдөлтэй бай. Хүний хүсэл мөрөөдөл биелдэг. Зорилгоо том тавь гэж ярьдаг гэсэн. Тэгээд хамгийн гол нь хөдөлмөрч бай. Тэгээ шудраг тийм сайхан хөдөлмөрч байгаарай. Хүмүүжил чухал шүү. Одоо бүх бол тэртээ тэргүй болноо. Хүн болох хэрэгтэй шүү гэж загтдаг хамгийн дөрөв тий. Хүн чанартай, тэгээ эр хүн шиг хэлсэн ярьсандаа байдаг. Шулуун шудраг тийм хөдөлмөрч байгаарай л гэж загтдаг. Өөрөө ер нь их хөдөлмөрч шудраг хүн байсан. Багшийнхаа бас үргэлжлэл болоод бас буураа сахиад багшийнхаа ажлыг өвлж аваад тэгэл одоо хичээгээл явж байна да. Одоо 21 дэх жилдээ Эрдэнэт хоттой багш хийж байна. Тэгээд анх бол хангаар спорт клубээс бас багшийнхаа гараа ихсэн. Ер нь бас нэг хүн нөгөө төлөвчөх талаас нь тий. Одоо Монголын сайхан амжилттай яваа залуучууд зөндөл байгаа. Сайхан спортын урлагийн салбарт жишээ тий. Бизнесменч бай. Хамгийн гол нь бас нэг ярьсан хэлсэндээ байдаг хүн чанартай, хүнлэг тийм сайхан одоо ах шиг, дүүн дүү шиг. Тэгээд дээшээгээ гараад ирэхээр урд байсан ямар зам даваагүйгээ саад бишрийг туусан тэрийгэ мартахгүй бас хүн чанартай байх хэрэгтэй. Дүүнэрээ бас дэмжиж тусалж явах хэрэгтэй. Одоо хүн тусалсан тус бол эргээд хизээ нэгэн цагт өөр төвшин мэхэд үр хөвгөдөд те ирдэг байхаа гэж боддог. Тэгээд ерөнхийдөө дэлхий гэдэг чинь бөөр гэх шүү дээ. Тэгээд ер нь эргээл ирнэ. Тэгэхээр ер нь шамнартай бол тусч хөдөлмөрч байгаараа нэгдүгээр. Хоёрдугаар одоо энэ одооны хүмүүс боловсрол эзэмших хэрэгтэй. Ялангуяа манай бөхчүүдийг жоохон боловсрол муутай гэж ярьдаг. Боловсролтой байгаараа хэл болж өгвөл хэл ус сураарай. Тэгээд ер нь бол айл гэрийн аав болно. Тэгээ өөр их үлгэр жишээч. Ер нь бол альва хүүхэд бол нүдэрээ харж иж ярьж хэлхээсээ илүү харж дуурайдаг хүн гэдэг амтай. Тэгэхээр өөрөө үлгэр жишээч байх хэрэгтэй гэж чухалчлан загтдаг. Тэгээ 2008 онд Булган аймгийн Сэлэнг суманд 8 оноо 7 сарын 7-нд одоо яг сумын зам болж ирсэн. Аавтайгаа 2 шавьтайгаа дөрвөлөө сууж байгаа тэгэл одоогийн улсын начин амар сайхан начин өвсөр дүнжүүлж ирсэн. Тэгээ би унсан л да.
Тэгээд эмэгтэй одоо Сэлэнгийн сумын ард түмэн маш их баярлсан. Тэгээд 2 сарын залуу үлдсэн хоёулын сумын зан тухайн үед бичээд ингээд насан тулам гэж дарга байсан. Тэр хоёр засаг дарга эмэгтэй дарга байсан. Тэгээд хоёулынгийн сайхан урамшуулаад хоёулын зам бичиж өчсөн. Тийм төвхтэй. Маань баярлалаа шүү дээ мэдээж. Тэгээд аавтайгаа өсрийн хоёр шавьтайгаа одоо энэ аймгийн нач алтан гэрэл одоо Америк нэгдсэн улстайгаа олон улсын хэмжээний мастер. Одоо аймгийн нач Эрдэнэтэд Тунж аймгийн нач болж ирсэн. Тэгээд сумын заанууд бас төрүүлж ирсэн манай тэр шав маань. Сүүлд тэр шав маань өсвөр төрүүлээд нэг шав маань Баасан сүрэн гэдэг одоо сумын зам бас Булган аймгийн сайхан сумын яв. Тэр шав маань дөрөвт үлдээд тэгээд манай хоёр шав чинь нэг нь хөгжмөө шагнуулаад нэг нь дуугаар шагнуулаад тэгээ манай нэг очир гэдээ бас нэг араас ирсэн юм аа. Биднээсээ их сайн дэмждэг одоо тавуулаа. Бүүн одоо бай шагналтаа л усчихлээ шүү. Багш нэг том хевсээ шагнуулаад сумын зам болоод. Тэгээд маань их баярлсан. Тэгээд ер нь өөрөө нөгөө бас бүхэд их бас сонирхолтой байсан. Гэтэ хүндээ үргэлт спорт юм. Тэгээд маш их баярлсан, аваагаа баярлуулсан. Тэгээд тухайн үед бас нэг бол дах маань одоо энэ ангард спорт клубын ахлах тасалжуулагч аймгийн Арслан Лавбаатар Арслан бид дөрөвт үлдчихсэн. Тэгээд сайхан найзгаа ах нарыгаа хаяад тэгээд үзүүлчихсэн. Ер нь бол дэмжлэг бол байх ёстой. Гэхдээ дэмжихтэй тухайн одоо бүхий спортод цаг хугацаа хөлс хөдөлмөрөөр зарцуулсан тухайн одоо цолыг авлаа гэж цаашаа ахиж дэвших тийм залуучуудыг бас дэмжиж гаргаж нээж бас дэмжиж өгвөл бас зүгээр юм шиг санагдав. Цаашаага одоо ахихгүй дэвшихгүй зөвөр нэг тэр тухайн цолыг аваад тэгэл одоо ингээд болждаг ханчдаг тий одоо бүхий хэлгээр бол ханна гэж ярьдаг тий тэгэл болждаг зөвөр нэг тэр цолыг аваад тэгэл нэг болждаг тийм залуучуудыг бас дэмжиж байгаа тохиолдол гардаг. Тэгээд тэрэн дээр бол жоохон сэтгэл дундуур явдаг. Багш хоёр нь. Ер нь жоохон өсгөр өдөвтэй тийм залуучуудыг дэмжих хэрэгтэй. Багш гэдэг нэг өөр, дасгалжуулагч хүн гэж бас нэг өөр шүү дээ. Өөр утга юм баггүй. Тэгээд дасгалжуулагч хүн бол ер нь жоохон тийм бэлэг авьяастай байх ёстой л гэж боддог. Одоо хүүхдээ сонгосон ч тэр одоо мэгтэйгнгээ заасан ч тэр багш хүний нэг тийм бэлэг авьяас авах ёстой. Дан ганц тэр одоо нөгөө хөтөлбөр төлөвлөгөөгөр биш тухайн үеийн өөрийнхөө мэдрэмжээр хөтөлбөр төлөвлөгөөгөө өөрчилж тухайн үед тэр хүүхдэд юу заах вэ? Тийм ээ ямар мэх заах вэ? Ямар бэлтгэл хэрэгтэй юу дутуу байна гэдгийг багш хүн мэдрэмжээр харж явах ёстой. Багш хүн бол хамгийн сайн ажиглагч байх ёстой гэж боддог миний хувьд. Тэгээд ер нь бол хамгийн чухал юм бол мэдээж сонголт. Тэгээд тухайн үед миний хувьд бол ерөнхийдөө эхлээ сонирхлын үндэслэн дараа нь удмыг харна. Ялангуяа ээж талаас удам хардаг. Тэгээд ер нь өөрийнх нь сонирхол хүсэл мөрөөдөл өөртөө нь ярилцсан. Тэгээд нөгөө бүгчүүдийн хэллэгээр нөгөө багш нарын хэллэгээр материал гэж ярьдаг шүү дээ. Материалыг харна. Тэгэл хүүхэд өөрөө сонирхолтой материалтай хөдөлмөрч тууштай ууггүй байх юм бол тэгэл цаашаа явчихна да. Тэгээд одоо манай сургуульч нөгөө спортын мэрэгжлийн сургалттай болохоор яг энэ сургууль сураад яг ингээд бэлтгэл сургууль тий цаашаа мэрэгжлийн тамирчин өндөр зэрэглэлийн тамирчин болоход маш төхөн болж ирж байгаа. Тэгээд манай сургууль маань бол одоо Монгол улсад нэг 10-аад сургууль байгаа спортын. Тэгээд 3 дахь сургууль шүү дээ спортын сургууль. Би бол багш болохдоо спортын дид мастер байсан. Багш болоод би спортын мастер болсон. Туршлагатай багш болж ирээд одоо олон улсын хэмжээний мастер болсон. Шавнараач хөгжүүлсэн, өөрөө ч давхар хөгжсөн. Ийм л одоо түүхтэй багштай. Тэ манай шавнараас одоо хамгийн оргил амжилт гэх юм бол хамгийн одоо насан туршидын дэлхийн аваргаас ярина л да. Насан туршидын дэлхийн аваргад одоо манай талигаач улсын начин олон улсын хэмжээний мастер Бацуул агсан маань 5 дугаар байр 7 дугаар байранд орчихсон. Манай Батэрдэн гэдэг одоо Нодлын аймгийн Арслан болсон. 24 оны Олимпиад явсан. Батэрдэн шам маань бас 7 дугаар байранд орсон. За Болор Төвөө маань 8 дугаар байранд орж ирсэн. Тэгээд Олимпиад Болор Төвөө маань бол 10 дугаар байранд орсон. За тэгээд оюутны дэлхийн аваргаас хүрэл медаль авсан шав байна. За залуучуудын дэлхийн аваргаас 2 мөнгө 4 хүрэл медаль авсан байна. Өсвөрийн дэлхийн аваргаас 2 хүрэл медаль авсан байна. Насны хүртийн Азийн аваргаас 6 мөнгө 12 хүрэл авсан баг шүү. Тэгээд U23 насны Аз ТV аварга 1 байна. Азийн залуучдын аварга 1 байна. Тэгээд Азийн аваргын медаль бол 40 гаруй байна. Өсвөр залуучууд U23.
За Олимпиад бол илүү их хөдөлмөрсөн ордог гэж бодож байна би бодлоо тий. Мэдээж хүн болгоны хүсэл мөрөөдөл, тамирчин болгоны хүсэл мөрөөдөл Олимпиад орохыг хүсдэг шүү дээ. Одоо нэг гоё үг байдэн шүү дээ. Олимпиад медаль авах нь чухал биш ээ. Оролцох нь чухал аа гэж. Тэгээ ирэх аавна гэдэг бол маш хэцүү шүү дээ. Хүн ч шүү дээ. Тэр одоо Азийн эрхийн тэмцээн гэж болдог. Твийнхаа дараа нь дэлхийн авахт эхлээд дэлхийн аврагт эхний дөрөвт орсон одоо манай чөлөөтхийн төрөлд одоо 28 оны олимп болох гэж байна. 27 оны дэлхийн авахт эхний дөрөвт алтан мөнгө 2 хүрэл медаль авсан эрхээ авчих. Дараа нь Азийн эрхийн тэмцээн гэж болдог. Твдээ алтан медаль авсан орно гэж. Тэгээд ингээ чансаа байгаа. Чансаанда эхний дөрөвт байсан орно. Хамгийн сүүлд дэлхийн чансааны тэмцээн гэж болдог. Тэрнээс алтан мөнгө медаль авсан орно. Ингээд 16 тамирчид орчих. Дэлхийн твээс шигшигдсэн 16 тамирч орно. Тэгээ манай Боловт төвийн хувьд бол яг тэр ковидын нөгөө айгүй хэцүү хүнд үед тийм ээ карантинтай Боловт төвийн 2 номер дээр байсан. Сүүлийн дэлхийн эрхийн тэмцээн дээр Боловт төвийн маань явуулсан. Тэгээд айгүй хүнд нөхцлөөс тухайн үед одоо бол өнгөрсөн юм чинь ярихад бол яах болно. Жинхэнэ түүх ярих чинь. Тухайн үед корона тусаад тэгээд корона тусаад ковид туссан хүүхдүүд чинь мэдээ тест өгөхөр барилдуулахгүй шүү дээ. Тийм ээ? Эерэг гарчгаач. Тэгэхээр одоо тухайн багш одоо батлаг багшийг би одоо ээлж явдгийг. Одоо Монгол Улсын гавьяа тасалж бас тухайн үед Монголын шигшгийг ахлах тасалж байсан. Батлаг багш Балгаад ганцхан Монгол эмэгтэй байсан. Тэр эмэгтэйг Боловт төвийн өмнөөс шинжилгээ өгүүлээд ковидын. Тэгээд болроо маань шүнжэнгээ халуураад тэгээд маргааш нь бараг хөлдөрөө зогсож чадахгүй хүүхэд барилдаад жингээ үзүүлээд нэлийн онооны давуугаар одоо би санахгүй байна. Венесуэлийн бүхтөө яг эрхийн төлөө барилдаад нэлийн хол хожиж ирсэн маа 8 2 үлөө 1 ч үлөө 9 3 ч үлөө. Тэгээд цаг нэг минут хүрэхгүй хугацаа байсан. Манай хүн чинь нөгөө ард нь гарахаараа түлхүүр гээд манай багшийн одоо манай нацгадорж өгшийн бас дархан мөхнүүдийн нэг гар түлхүүр мөхийг бол гарамгаа эзэмсэн. Яг тэр мөхөөрөө дарж олимпийн ирэх авч ирсэн байхгүй. Тэгээ Монгол их орондоо чинь өөрөө авч байгаа биш шүү дээ. Чөлөөт хөхт 62 кг юм. Тэгээд 21 оны Токио 21 оны олимпиад яваад 10 дугаар харинд эхний дөрөвт энтхийн бүхийг хожоод 2 дугаар дөрөвт Болгарын хүчтэй бүх тухайн олимпиад хүрэл авсан бүхийг хожигдоод Болгар нь Японд хожигдоод түрүүс Японд хожигдоод тэгээд манай одоо 10 дугаар харинд орчихсон. Тийм түүхт. Ер нь ихэд жоохон бас сэтгэл хөдлөл гарна. Тэгвэл яг Боловт төвийн хувьд бол өөрөө их тайван тийм эцсийн минут хүртэл боломжийг хайдаг. Бас нэг тийм барилдааны тийм одоо IQ өндөртэй гэж ярьдаг тийм сэтгэм сайтай тэгээд тол барилдаг. Тэгээ би бол хожих болов гэж бодож байсан. Тэгээ ард нь л гараасаа гэж бодож байсан. Тэгэл ард нь гарангуут нь тэгээд ер нь за одоо болчлоо доо гэдэг. Тэгээ итгэжсэн шавьдаа. Багш хүн бол ер нь шавнартаа итгэх ёстой. Одоо уяач хүн бол мориндоо итгэдэг шиг багш хүн бол шавнартаа итгэж явах ёстой. Тэгээ би бол шавнартаа үргэж итгэдэг. Тэгээд ямар ч гэсэн Боловт төвийн олимпик авсан дараагаар нь 24 оны олимпиад Батэрдэн дүүн яваад эрэгтэй төрөлд бас олимпиад орсон. Одоо тэгээд 28 оны олимпиад бас шавнараасаа Эрдэнэ дотоосоо Монгол улсаасаа чөлөө төгөөсөө бас олимпик ирэх ахуулгын төлөө ажиллаж байна. За яг нөгөө анх орхон баян өндөргөөд барилдаад тэгээд одоо ингээд цол аваад тий ингээ явсан нь бол одоо манай Өлзий сайхны Батцуул гэж талигаач одоо Батцуул агсан байна. Орхон аймгийн баян өндөрс мөрөд өхөж төгрөж байгаа хүмүүсийн хэмжээний бас рангийн улсаарсан Батцуул тавлаа. Улсын чинь өдөр болгоор тавлаач Монгол улсын эсрэг тохны улсыг эндаа үндэсний баяр наадам март эрсэлийн 100 жилийн он баяр наадам барилсан юм бодон бүхийн барилдаанд тавлаач Монгол улсын начин солилцсон бөгчүүдэд одоо өмнөх хэмжээ гардуулах гэж байна. Буцаад ирдэг би хорвоод бодлыг минь тэгшүүлж таамэн бодрын чулуунд хүүн цуцаагүй буян тань нэржээж Сулын маань хувьд бас Эрдэнэ доттоо 2 удаа төрүүлж хурцалсан болсон шүү дээ. Тэгээд аймгийнхаа наадамд анх 6 давж харцаг болж исэн. Харцгаа 2 удаа баталж исэн. Бүх цэргийн наадамд бас 6 давж харцгаа баталж исэн. За улс аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанд 4 төлж исэн.
Ер нь Эрдэнэтийн яг нэг үндэсний бөхөөрөө бас анхны гэсэн тийм тодголтой бас нэг амжилтуудыг үндэсний бөхөөрөө гаргасан шүү. Монгол улсын 4 удаагийн авраг болсон чөлөөт бөхөөрөө. Тэгээд өөрөө дэлхийн 5-д орсон, Азад 2 удаа мөнгө медаль авсан. Шигшээ багт бас олон жил хичээлсэн. Тэгээ олимпийн ирэх ер нь авах боломж байсан, олимпиад явах боломж байсан. Дэлхийн медальтанд болох боломж байсан. Тэгээд бас нэг болж өгөөгүй тэгээд өөрийг хөдөлмөрлсөн. Тэгээ ер нь бол амьдрал бол тэмцэл юм аа гэдгийг л бол өөрийн биеэрээ одоо ингээ хүүхэд ахугаас ахуулаад харуулсан гэж бодчих миний хувьд. Анх бол Бацуулын хувьд бол бас л нөгөө биеэр жоохон давжаа. Ангийнхнаасаа бол жижигхэн биетэй хичээсэн хамгийн гол нь. Тэгээд хичээсний үр дүнд бас ах нар нь маш их тусалсан. За энэ завчааны ажлаа би бас Монгол улсын начин чөлөөтгөө олон улсын университет бас Чулуунбат найзтай. Одоо тэгээд золбоо дүүдээ Монгол улсын харцаг. За тэгээд хөдөр болго дүүдээ дүү нартаа бас баярлалаа гэж хэлмээр байна. Энэ дүүнэр нь тухайн үеийн Шигшээ багийн багш нар бас сайн дэмжсэн. Манай Цогтбаяр ах, Бүрбаатар Гавьяат гэл ингээл Бямбэрчгийн баяраа багш гэл маш их дэмжсэн бас манай хүнийг. Тэгээ өөрөө бас сэтгэлийн наадалгүй. Тэгээд манай хүнийг анх одоо үлгийдэж одоо итгэл хүлээлгэж ажилд авсан бол манай Монгол улсын авраг Гунаажавын Эрхэнбаяр аврагмаар Эрхэнбаяр аврагтаа бас баярлж явдаг. Эрхэнбаяр аврагынхаа одоо хуурай ах миний одоо бас хуурай ах маань Шуурагийн Баян мөнх гэж олон улсын университет. Баян мөнх ах маань Эрхэнбаяр аврагтаа бас танилцуулаад одоо манай Бацуулыг манай боловт хувьд бас ингээд тамирчин болгоод аврагч спортын тамирчин болгоод энэ залуучууд маань бас амжилтын бас үе таалгыг нээж өгсөн. Замыг бас сайхан засч өгсөн гэж боддог. Багш хүний хувьд бол боломж байсан гэж хардаг. Ер нь бол нэг цолоо батлаад нэг харцаг тий доод нэг улсын харцаг болчих юм болов гэж бас багшийн хувьд нэг итгэл найдвар горилго тийм байсан. Тэгээд дааж болсонгүй тэгээд дүүнэр нь араас нь гарч ирж байна. Тэгээ ерөнхийдөө одоо энэ залуучууд санаж хэлгээд бас ер нь маш их сэрэмжтэй анхаарал болгоомжтой яваарай. Машин техниктэй бас зөв боловсон одоо яг дүрм журмын дагуу харьцаарай. Бүсээ сайн бүслээрэй. Миний одоо унган шавнар Бямсургийн Батэрдэн маань аймгийн заан цолноос арслан боллоо. За Төгс Эрдэнэ Дэнзэн шардын Төгс Эрдэнэ шав маань миний бүр гэрт амьдарч ирсэн хүүхэд. Тэр хүү маань аймгийн начин боллоо. За үзүүрлдэг 50 Баатарын мөнх ирээдүй бол бас миний хангардад байхад над дээр анх бүхийгээ гарааг эхлүүлж исэн. Над дээр 4 жил бүхий бас эрдэм заалгасан, хичээл заалгасан. Шав маань заан болсон. Завхан аймгийн наадамд чөлөөтгий спортын мастер аймгийн харцаг байсан. Дорж хотын Доржзүрэн шав маань аймгийн арслан болсон. За Дорнод аймгийн наадамд бас ирээдүйн оддын төгсөгч миний бас унган шавнырын нэг аймгийн арслан Амболтын төр мөнх маань хуц арслан болсон. 2-3 сумын зан гарсан. За тэгээ яг Орхон аймгийн Баян өндөр сумаараа бол одоо бол талигааж Бацуулагс ахыгаа бас залгамжлаад аймгийн начин Төгс Эрдэнэ сумын зан цогтгөрөл маань бас сайхан барилдж байна. Шүгүрж байна. Тэрний өмнө анхны 1024-ийн сумын заануудад үзүүлж байсан. Одоо манай залуучууд бол сошиалор дуулаад байгаа. Цэдэн Балжийн баяр сайхан гэдэг залуу маань сүүлд сумын заанууд 10 тавч төрүүллээ. Тэгээ залуучууд дүүнэр нь гарч ирж байна. Тэгээд сүүлийн 2023-24 онд манай ирээдүйн од сургуулийн сурагч тамирчдаас миний шавнараас улсын шонхор болсон. Спортын мастер Азийн аврагын хошоо хүрэл медальт Инкотын Бямдорж гэж хүн маань 23 онд улсын шонхор болсон. За тэгээд тэр хүн маань бол 11 настай 6 дугаар ангийн хүүхэд над дээр одоо манай сургууль дотор байранд амьдраад Сүхбаатар аймгийн Мөнх хаан сумаас ирж исэн. За дараа нь бол одоо миний ангийн бас Бямдорж аав бол миний ангийн аврах сургуулийн ангийн найз юм байгаа. Аймгийн арслан Инкот гэж. Дараа нь 2024 онд бас миний аврах сургуулийн ангийн найз Харангай аймгийн Тариас сумын яриат аймгийн начин Бямдорж гэж залуугийн маань хөө буян тогтох гэж юм маань усан шохор болсон. Сайхан амжилт гэж боддог. 2 жил дараалж яг нэг багшийн шавнараас нэг дивжэнээс нэг сургуулаас тий нэг бүхэн заалнаас бас усан шохор гарна гэдэг бас сайхан амжилт юм болоо би бэлгшээ гэдэг байгаа. Тэгээ удахгүй шавнараас маань төрийн бас наадамд бас төрүүлэх болов бас бодож чинь мөрөөдөж чинь хүсэж чинь тэгээд хөдөлмөрлж чинь тэнийг хэмжээгээр тэгээд нэг өдөр нэг сайхан өдөр болох байхаа. Ер нь бол багш хүний бас нэг тийм сэтгэлийн хөөрөл бас нэг заримдаа контрол алдах тохиолдол байдаг. Тэгээд
гэртээ ингээд бүх үзээ чамдраагаа хараад одоо нөгөө хийсэн бүтээгдэхүүнээ үзээ сууж сайхан шүү дээ. Маш сайхан сэтгэл төрдөг. Тэгээ дотроо өөрөөрөө бас омших тийм сэтгэл бас төрн мэдээж. Биднээс ч бас маш их хүнд цаад бэрхшээлийг даваагүйгээ давж бас энэхүү бас багахан амжилтанд хүрэж байгаа шүү дээ. Ер нь бол өшөө биднээс том амжилт хүлээж байгаа гэж боддог. Тэгээд ер нь бол бас хангаад спорт клуб одоо анх багшлаад хангаад спорт клубээс бас ахлах багштайгаа үзэл бодлын зөрчил гараад анх ингээд одоо болж исэн. Тэгээд ингээд бэлтгэл ингээд шамнараа дагуулж яваад бэлтгэл хийх газаргүй болоод яг хөө зуны дэлгэр цагт бол гадаа хийгээд 11 сар болоод одоо ингээд өвлийн үйлрэл болоод өөрөө өвдөө, шамнар маань өвдөөд, зарим шамнараа буцаагаад алдаад тийм ээ буцаж яваад өгөөд. Тэгээд тэр үед бол яг хэцүү үед бол одоо манай Золбаатар дарга, Нямын Золбаатар дарга би гуйж ирсэн. Дарга та намайг спорт орнохоо бие зааланд бэлтгэлийн цаг гаргаад өгчөөч. Би ингээд цалингүй идэвхтэн дасгалжуулагч ингээд бүх юм дугуулаа ажиллуулъя. Туслаач гэдэг. Тэгээд тэр үед маш сайхан хүлээж авч одоо энэ биднээс хийдэг гэсэн гоё шар дэвж байгаа. Тэр шар дэвж юм цоо шин байсан. Тэгээд одоо манай энэ сургуулийн захирал болсон манай найз Даштгэлийн боломж амц нэг талд нь татаамаа засаад би нөгөө талд нь чөлөөтийнхаа дивжээг засаад тэгээд 2 цагийн хугацаанд ингээд бэлтгэл хийгээд за бараг цагт нь нэг дивжээгээ засч ураагаад цагт нь нэг бэлтгэл хийгээд тэгээд гардаг байсан. Тэгээд яг тэр үеийн тэр хүүхдүүд маань одоо яг энэ амжилтанд хүрсэн. Тэнд нэг жил хийгээд дараа жил нь ирээдүйн од сургууль байгуулагдаад тэгээд анхны мэрэгжлийн багш одоо манай Бацэг багш Зулаа дарга. За энэ залууг одоо Бацэг багш шүү дээ. Энэ залууг аваа одоо энэ залуу юм одоо энэ залуу бол ирээдүйтэй юм багшаа. Энэ залууд ингээ аав гэд. Тэг ингээд би орж ирсэн анх. Яг ингээд одоо яг нэг хөдөлмөрөөрөө одоо зүтгэлээрээ явсан. Тэгээд ингээд би энэ дээр юу хэлэх гээд байгаа. Одоо ингээд энэ төвшөнд бас ирсэн. Энэ сургуульдаас 17 жил багшилсан. Тэгэд энэ заал бол байгаагүй. Энэ талд одоо энэ одод цэцэрлэгийн урлагийн зааланд би 5 ээлжээр хувааж ер нь 100-аад хүүхдийг нэг 17, 8, 20 хүүхдээр ингэж хийлэгдэг байсан. Юм бага ахиж байна. Амжилтанд ч бага ахиж чинь, материалыг бааз ч гэсэн одоо бага ахиж чинь. Тэгээ одоо ингээд 2 бүтэн дивжээтэй. Тэгээд одоо ингээд бүтэн үндсэн бүхийн хевстэй. За энэ жил одоо манай сумаар нутаг дэмжиж энд бас төсөв санхүү суулгаад энэ заалын маань сайхан ирэх бодон доторгоор доторлж одоо ингээд заалыг чи амьсгалдаг болгоно гэдэг. Заалын маань нэг засвар хийх гэж чинь. За энэ сайхан бүхийн стандартын тайшаан фермийн дивжээг манай аймгийн удирдлагууд бас дэмжиж энэ дээр бас би бас баярлж байгаа хэлмээр байгаа. Одоо аймгийн хурлын дарга, аймгийн бас хурлын төлөөлөгчнүүд маань дэмжиж, хурлын дарга мөнх хатах маань дэмжиж энэ хурлын төсөв суулгаад хурал дээр 40 сая төгрөгөөс 2 сайхан стандарт дивжээтэй болгосон. Энэ стандарт дивжээнийхээ бас юугаар сая өөр ачаар чөлөөтгхийн холбооны ерөнхийлөгчийн нэрмж шилдэг 8 гэдэг дивжээ. Манай энэ дивжээн дээр маань хийлээ шүү дээ. Тэгээ одоо хангард спортоос ерөнхийдөө одоо арга муугаар хэлэхэд хөөгдөд гарч ирсэн үг чинь буцаагаад хангард спорттой ингээд материалыг баазаа ингээд дивжээгээ одоо ингээд хэрэглүүлэх маягтай ингээд юм чи иргэдэг их сони юм байна. Тэгээд ингээд сайхан л байна. Тэгээ одоо тэгээд хичээж байна. Тэгээд маш олон хүнд амлалт өгсөн. Тэгээ багштаа бас амлалт өгсөн. Тэгээд тэр амлалтынхаа төлөө бас хөдөлмөрлж байна. Тэгээд ерөнхийдөө бас алдаатай оноотой зүйл залуу бас багш байхдаа янз бүрийн үйлдэлүүд хүртэл бас гаргаж л байсан. Тэгээд шавийнхаа төлөө янз бүрийн асуудал үүсгэж л байсан. Энэ бүхэн дээр би бас Эрдэнэтийнхаа ард түмнээс бас уучлалт гуймаар санагддаг ер нь бол. Одоо чөлөөтийн идрээ гэдэг байсан бол одоо Эрдэнэтийн ирээдүйн оддын идэр сайхан, Бацаагааны идэр сайхан. Тэгээ би баагаа нэг 2-3 удаа баярлуулсан. Сумын зам болоод нэг баярлуулж ирсэн. Дараа нь би нөгөө Бухартны спорткатаар хүрл аваад мастер болоод тэрэн дээр нэг баярлаг манай авч өөрөө угаасаа олон улсын чанартай хэмжээний медаль авч ирсэн. 2017 онд би мастеруудын дэлхий авахт одоо Балгаар улсын Пологдын хотод яваад тэгээд 13 жил хасаад олон улсын хэмжээний мастер болох гэж зорж байгаа. Тэгээ багш болсон байна. Тэгээ дэлхийн аваагаас хүрл медаль аваад. Дэлхийд ч мэдээж олон улсын хэмжээ чинь Бацаахан гэж дуудана шүү дээ ааваараа. Тэгээ Бацаахан гэдэг нэрийг дэлхийд бас гаргаад тэгээд тамгалаад тэгээд бас аавынхаа нэрийг гаргасандаа бас манай баярлсан. Тэгээ дараа нь бас манай аав нөгөө сүүл би нөгөө Алтан гац одоо авчаа дараа нэг 2024 онд нөгөө хөдөлмөрийн авъя авсан. Тэгээ төрийн ордонд аавынхаа нэрийг бас дуудуулсан.
Тэгээд тэрэн дээр бас манай аав их баярлсан. Миний гаргаагүй амжилтыг, миний аваагүй шагналыг миний хөө авч ийн гэд. Тэгээд миний хамгийн сайн туслагч, миний одоо хамгийн сайн одоо арын албыг даадаг хүн бол миний аав, миний ээж, миний хань. Тэгээ манай хадмын тал бас их бүх спортыг ойлгоно. Манай хадм аав ээж өөрөө их сайн дэмжинэ. Тэгээ ер нь бол тамирчууны арга гэр ер нь бол маш сайн дэмжлэгтэй байх юм бол амжилт тэдүү чинийгээ гарна. Арга гэрт нь 50 амгалан байлгаж сайн амрааж чадах чинийгээр одоо калкулор өндөртөө илчлэг сайтай хоол унд идүүлж сайхан 50 байлгах юм бол багш тасгалжуулагч хүн тамирчуунийг байлгах юм бол тэдүү чинийгээр бас амжилт хүрэх юм болоо. Тэгээ би энэ дэвшнийг ашиглаад аав нартаа, ээж нартаа бас хандаа маш их баярлж явдаг бас хэлмээр байна. Нацгдэрж багштай үнсийн үхэн маань багш бол Чадраавалын Бямдурч улсын зам Бямбаа багштай бас баярлалаа гэж хэлмээр байна. Бид хоёр чинь Бямбаа багштай ч ойлооны багшийн шав. Тэгсэн мөртлөө Бямдурч цаан чинь Бямбаа багш миний бас үнсийн үхэн багш. Тэгээ энэ хүмүүсийн агуу хүмүүсийн бас заасан, сургасан нэг техник надаараа дамжуулж энэ олон хүүхдэд бас зааж зөвлөж энэ одоо ирээдүйн оддынхан гэж ярьж байгаа эднээс бол одоо яг л нэг хөлийг авдаг тий сургалтыг бас энэ хүмүүс заасан. Энэ хүмүүсийн үргэлжлэл болж байгаадаа бас баярлж байгаа. Тэгээ өшөө шавнараа өшөө олон хичээж бас сайн амжилт үзүүлсэн гэж бас бодож залбирч явж байна да. Эрдэнтээр одоо бахархал байх уу? Эрдэнэт ч одоо 21 аймгийн залуучууд цугласан найрамдлын хот. Одоо 50 насны нэг үзэж байна. Унган хүүхдүүд нь 50 нас үрж байна. 50 нас хүрсэн хүн ч одоо 40 гарсан 4 дарсан хат гэдэг шиг 50 нас хүрсэн ч одоо оюун ухаан, бодол санаа одоо бүх юм жигдэрсэн хур туршлага суудсан, бөөр сүртэй болцсон одоо хүнээр бол тийм мундаг болцсон. Тэгээ яг энэ Эрдэнэт хотынхаа унган одоо Эрдэнэт хотоороо овголсон энэ залуучуудыг бэлдэж гаргахын тулд бас хичээж байна. Орхон ирээдүйн одод гэдгийг бас гаргахын төлөө бас ажиллаж байна. Өшөө илүү хичээх болно. Анхны улсын золтой бүхний төрүүлчлээ. Олимпиад 2 хүн явуулчлаа. Тэв дэлхийн медалыг авахулчлаа. За Монголын бүх ард түмний спартакиадаар чөлөөт бүхийн бас Эрдэнэт хот маань төрүүлж амжаагүй байсан 22 онд чөлөөт бүхийнхаа төрөлд алдар спорт хороо гэдэг хүчтэй том клуб нийгэмлэгийг спорт хороог бас ардаа ээж төрүүллээ. Нодлон 25 онд Баянгорт болсон бүх ард түмний спартакиадад 2 дугаар хайранд орсон. Тэг ингээд хичээгээл Эрдэнэтийн төлөө энэ одоо булган төрсөн идрийхгүй намайг Эрдэнэтийн идрэл гэдэг шүү дээ. Зарим нь бол булганых гэж мэддэггүй. Тэгээ Эрдэнэт хоттой бол хайртай энэ баян өндөр хайрхан энэ Эрдэнэт таваа одоо бас сүсгэлээл залбираал бас явж байна да. За эрдэнэчүүдтэй орхончуудаа одоо болохч байгаа 50 жилийн ойдоо маш сайхан амжилт бүтээлээр дүүрэн байж 50 жилийн ойгоо өргөн дэлгэр сайхан сэтгэл хангалуун бас тэмдэглэж тэгээ цаашдаа одоо эрүүл явж тийм ээ арга жаргалтай Эрдэнэт хотынхаа төлөө эхийг бүтээж хийсэн салал салбартаа мундаг мандаалагч маш их олон төрөн гарах болтгоо гэж хүсч өрөөмөр байна. Тэгээ манай Эрдэнэт хот бол бүхийн спортын урлагийн салбарт мундаг мандаалагч нар их гарна. Гарахын төлөө бид бүхэн хичээнэ. Тэгээ та бүхэндээ одоо ирж буй 50 жилийн ойдоо өргөн дэлгэр наадаарай. Сайхан баярлаарай. Эрүүл мэндийг хүсье. Түмний нэг зураг контент